Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Даштанбэрлийн Бат Эрдэнийн санаачлагаар эзэмссэн мэргэжлэрийн их нутагтаан ажилцгаая чуулга уулзалт. Хамтран зохион байгуулагч Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар, Бат Эрдэнэ гишүүний ажлын алба, Улаанбаатар хот дахь Өмнө Говь аймгийн залуучуудын холбоо. Залуу хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Оюутан залуус бид хязгааргүй хүсэл мөрөөдөлдөн хөтлөгдөн өөрийн сонгосон мэргэжлэрийн ихтэй сургуулиудад элсэн суралцж байна. Та бид ихтэй сургуулийнхаа эрдэмтэн багш нараас нь сурж эзэмсэн мэдлэг боловсролоо төрлөх нутагтаа цаашлаад эх орондоо харуулах, Монгол орныхон хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулах цаг улам бүр ойрцоор байна. Тэр ч утгаараа Өмнө Говийн оюутан залуус дуу хоолойгоо нэгтгэн эзэмсэн мэргэжлэрийн их нутагтаан ажилцгаая чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Эзэмсэн мэргэжлэрийн их нутагтаан ажилцгаая залуусаа. Сайн бацхан уу, намайг Бямдл гэргэдэг. Намайг Дэнэдөрж гэдэг. Намайг Батбаатрын Пүрэвдөрж гэдэг. Намайг Адян Шүрэн гэдэг. Намайг Тогсмаа гэдэг. Намайг Боён Хөгөөгөн хүү гэдэг. Намайг Үлзөөт гэдэг. Би Мөнх Тэгш байна. Одоо глобал өдөртөгчтэй сургуулийн санхүү менежмент ангийн 4-р ангийн оюутан. Өмнө Говь аймагт маань Улаанбаатар хотын Монгол улсын томоохон байгууллагууд төдийгүй дэлхийн хэмжээний маш томоохон байгууллагууд бол Өмнө Говь аймагт салбараа ажиглаж байна. Тэр дундаас ашигт малтан уул уурхайн чиглэлээр маш эрчимтэй хөгжиж байна. Гэхдээ өнөөдөр залуучууд бид газар доорх баялагтаа илүүтэйгээр итгэхээс илүүтэйгээр толгой дотор байгаа оюундаг баялагтаа итгэцгээе гэж залуучууд та бүхэндээ өнөөдөр уриалмаар байна. Залуучууд бүгдээрээ 4 жилийн хугацаанд оюутан байх энэхүү жилдээ өөрсдийн бүхэл цаг хөдөлмөр хорон бүгдийг өөрсдөө хөгжөхөд зориулж ирсэн шүү дээ. Төгсөөд би нутагтаа очиж ажиллах байгаа. Гэвч миний мөрөөдөл, миний яг чин хүсэл бол Дараа жил төгсөөд их нутагтаа ажиллая гэж бодож байгаа. Учир нь манай Говь нутагт цаашдаа хөгжөхөд эрүүл хүч хэрэгтэй байгаа учраас би их нутагтаа ажиллах гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Улсын хурлын гишүүн Даштанбэрлийн Бат Эрдэнэ ахын манслаас нь зохион байгуулж би эзэмсэн мэргэжлэрийн их нутагтаан чуулга уулзсанд уулзцгаая. Залуусаа эзэмсэн мэргэжлэрийн их нутагтаан ажилцгаая.